За Тэнгэрийн сургуулийн эрхэм зорилго алсын харааны тухай мэдээллийг өгж байгаа цувралын минь 3 дахь дугаар эхэлж байна. За асуулт байгаа хаашаа тийс. Асуулт маань Тэнгэрийн сургуулийнхаа алсын хараа нь юу бол хэмээн сонирхож үзсэн үү гэсэн асуулт тавьсан. За энийг бол арай олон хүн оролцсон байна. 1.1k пост гэдэг чинь 1.1k хүн энийг уншсан байдал анзаарж байна. За энэ дээр бол хүмүүс нэлээд тийм идэвхтэй оролцсон байна. 46 хүн комент бичсэн. Энэ талаар өөрийнхөө санал бодлоо хуваалцсан гэсэн тийм санаа. Ер нь алсын хараа юу юм болоо гэдэг талаас нь хуваалцсан. Янз бүрийн сэтгэлүүд, янз бүрийн санаанууд байсан. Яг төлөөллөснөөс сонсъё. За сайн зээгийн батлах төөрсөөр төрөлдөө гэдэг шиг замаасаа төөрсөн машин зүү зам олохыг заасан тэмдэг юм уу да гэж хошин юм шиг боловч бас нэр хэдүүлээ бас үнэхээр чаддаг болвол чадахын төлөө тэмүүлж байгаа тэр зүйл бол энэ олон төөрсөн, олон тарж хуваагдсан бодорсон тэр өх монголчуудаа одоо ийшээ явах нь зүйтэй шүүл гэдгийг зааж өгсөн замын тэмдэг болох санаа нь болно. За тэгээд байгууллагын компани ч юм уу байгууллагын одоо алсын хараан дээр ингэж томьёолох нь хэр болох вэ гэж. За оюун бол ард иргэдээ Тэнгэрийн боловсролтой эргэн хүн болгох мөн Монгол улс орныг зөв сайхан оршин тогтнож ард иргэдээ амар тайван аятайхан шиг амьдрах боломжийг бүрдүүлэх нь чухлаа гэж. Бидний хүсэл бол энэ байгаа. Уг нь үнэхээр одоо юу гэдэг те бидний бүгдөрөнгийнх нь хүсэл бол ард түмэн бол одоо юу гэдэг те Тэнгэрийн боловсрол гэдэг гинөө өвгдийнхаа өв хаан гинөө Тэнгэр эрдмийн мэдлэг гэдэг юм уу энэ эрдэм мэдлэгт бүрдэж ард иргэдээ нэг амар тайван аятайхан шиг амьдарчих боломж юу бол гэж. За мөнхөр энэ чин дээр Тэнгэр гэдэг тодорхойлолт нь яг юу юм бол гэж асуусан чинь дараа нь Монгол өв уламжлал түмэн олноо эргүүн болох орон зай гэд бараг л нэг нь асуугаад нэг нь бараг хариулсан юм шиг тийм сэтгэл төрж байна. Тэнгэр гэдэг бол маш олон утгатай. Гэхдээ өнөөдөр яг боловсролын тухай Тэнгэрийн сургуулийн боловсролын тухайд бол бид ямар талаас нь харваа гэвэл одоо төмөн олноо ард иргэдээ эргүүн болж хөх Монгол эргүүн болж төлөвшүүлэх тэр орон зай магадгүй тэнгэрч байж болох юм гэдэг тодорхойлт санагдчих. За ийм янз бүрийн байдлаар хүмүүс ингээд байр суурь илэрхийлсэн. Энэ бол бас их сонирхолтой санагдчихсэн. Тэг яг алсын харааны тухай мэдэх ёстой, ойлгох ёстой гэдэг янз бүрийн байдлаар харсан тийм юмнууд байсан. Тэгээд энүүнийг цааш нь бүгдийг илэрхийлэхгүй байгаа нь та бүхэн ингээд цааш нь ингээд өөрсдөө гүйлгээд үзчих болцоотой байгаа учраас сонирхож нь үзье гэж наадаж байна. За бид нар юу гэж тодорхойлсон бэ гэдэгтэр. Нэгдүгээрх нь Тэнгэрийн сургуулийн алсын хараа бол энэ 5 зүйл рүү бид нар анзаарч харж байгаа. Тэнгэр эрдэм ба боловсрол. Энэ нь болох төр өвгдийн өв ухааныг бид нар боловсролын тогтолцоо, боловсролын систем, сургалт, боловсрол, мэдлэг, оюун ухаан болгох чиглэлээр ажиллаж байгаа гэсэн санаа. Тэгээ магадгүй одоо бол бид нар Тэнгэрийн сургуулийн одоо энэ групп дээр гэдэг юм уу Тэнгэрийн сургуулийн онлайн сургалт за тэгээд уулзаж учирж байгаа хийж байгаа одоо хөдөө гадаа явж байгаа бүх үйл ажиллагаа бол Тэнгэр эрдэм ба энийг боловсрол Монгол хүнийг хөх Монгол эргүүн болгож төлөвшүүлэхэд чиглэгдсэн мэдлэг боловсрол олгох ямар боломж байна гэдэг тэр боломжийг эрэлхийлж туршиж үзэж тийм арга зүй болгож боловсруулахын төлөө бид эрэл хайгуул хийж байгаа. Энэ эрэл хайгуул бол өнөөдөр биднийг бүгдийн төгс мэдсэн, төгс хийдсэн яг ийм л байх ёстой гэж хэн ч хэлж чадахгүй. Агцгүй бидний өвгдийн ухаанд нөгөө тэмтэрч мэдж одоо олж таньж тэр тэмтэрч олж мэдж таньсан тэр зүйлээ ахуй болгож хуурах нь бол боловсрал болж хуураад байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар яг тэмтэрч мэдхийн төлөө асар их мэдлэг мэдээллүүд бууцсан байна. Зохиотсон байна, хүмүүс ойлгоцсон байна, мэдсэн байна, бидний ахуйд шингэсэн байна. Тэрүүнийг бид нар өөрсдөө хөгжүүлэх, хөх Монгол эргүүдэ болгох, боловсруулж, босгож ирэх, одоо монголчуудаас ирэх боловсролын тогтолцоо болох боломж байна гэдэг талаас нь хайж байгаа. За одоо мэдээж одоо нэгэнт боловсролын тогтолцоо болох гэж байгаа чинь сургууль цэцэрлэгийн хүүхдүүд зориулсан, ерхий боловсролын сургуулийн хүүхдүүд зориулсан, гэх мэтэр тиймэрхүү чиглэлийн боловсролын сургалтын хөтөлбөрүүд болон сургалт болж багш нараа бэлтгэж сургалт болж цаашаа боловсролын хөтөлбөрт нэвтрэх за эхний ээлжинд бол одоо бидрийг ойлгодог хүмүүсийн эцэгчүүд болон тэр хүмүүсийн үр хүүхдүүдийг одоо юу гэдэг нь энэ үр дүнд сургах өвлүүлэх чиглэлийн ажлууд бол зайлшгүй хийгдэнэ. Энэ Тэнгэрийн сургууль дээр зохион байгуулагдаж байгаа. Одоо бидний нэг дэмж багш нар бэлтгэн гэж Баясаа багш ярьж байгаа, энх хоёр багш ярьж байгаа ч гэдэг юм уу. Тэр бүх зүйлүүд нь энэ өөрөө юу гэдэг нь айл болгонд, хүм болгонд, хүүхэд болгонд нэвтэрч ойлгогдох тэр гүрээ нэгж байгаа. За Тэнгэрийн менежмент of бизнес гэдэг. Тэнгэрийн менежмент энэ өвгдийн тогтолцоо, Тэнгэрт байгаа өвгдийн тогтолцоо, за энэ тэнгэр үзэл дээр суурилсан төрийн бодлого ч гэдэг юм бизнесийн бодлого, за алтан дээд үнийн айлгуун дээр байгаа тэр
одоо систем тогтцоо торлог сагсаак гэдэг тэр бүх зүйлүүдийг харж чадах юм бол дэлхий дээр одоо юу гэдэг нь X, Y, Z гэсэн тийм менежментийн онолууд явж байгаа. 3 дахь нь магадгүй 4 дахь нь юм уу 5 дахь нь юм уу одоо юу гэдэг нь те энэ тэнгэрийн менежмент гэдэг тэр одоо бодлого боловсруулагдаж гарах хэрэгтэй. Ерөнхий суурь бол онлын үндэслэл суурьуд бол байлаа гэж би бол ойлгосон. Зүгээр бид нар энэ үнийг өнөөдрийн дэлхийн ертөнц ойлгох хил рүү хөрвүүлэх л ажил дутагдж байгаа. Гэхдээ бид нар суралцсан туршиж үзэн одоо бидний нөгөө сан ман гэдэг ингээд Тэнгэрийн сургуулийн оюутнуудын ажил бизнесийг дэмжих хөтөлбөр гэд хийгдээд байгаа нь энэ менежментийг одоо аргачлал арга зүйг боловсруулад үнэхээр ингэж ахуйгаа босгож ирдэг юм байна. Ахуйгаа хариуцж болдго юм байна. За биенийхээ ингээд дэмнэж босгож ирж болдго юм байна гэдэг тийм менежментийн аргачлал боловсруулах хэрэгтэй. Үйлдэж бас үйлдэж туршиж тэмтэрж алдж онжиж чинь. Зүгээр яг зүгээр нөгөө сургуулийн эргэн тойрны хүрээлэлд байгаа оюутнууд болон одоо хөрөнгө оруулалтын сан ман гэж ярих тэр нөгөө энэ тэнгэр үзэлтэй хүмүүсийг ч гэдэг юм энэ хүмүүсийн нэгдлийг мөнгө болгож ашиглах гэж нэгсэн тийм хардлага сэрдлэг бол байж л байгаа. Тэгээ тэрүүнд одоо үнэхээр цаашдаа бид нар энэ ахуйгүйгээр бизнесгүйгээр мөнгөгүйгээр явж болж байгаа нэгч байхгүй байгаа. Бидний үйл ажиллагааны далайц бас тийм төдийлөн сайн биш байгаа нь бас л нөгөө бензингүү санхүүдээр тогтож байгаа. Тэгэл чадын ядаа энэ үнийг ингээл шүд зугаалж чирж байгаа юмнууд байгаа учраас энэ бол өөрөө тодорхой төвшөнд хүрэхтэрээ бизнес менежментийн онолон бизнесийн арга аргачлал болж ингэж бид нар дэлхийд нэвтэрнэ. Ингэж бид нар Монгол чадвартай цоошин үзэл санаагаар зэвсэглэгдсэн менежментийн арга барилаар зэвсэглэгдсэн залуучуудыг дэлхийн томоохон компаниуд болон бизнесийн байгууллагууд за магадгүй гадна дотны улс төрд зүтгүүлэх тэр цаг үеэр нь болоо гэж бодож байна. За өвдийн сум ухаан ба соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж. Энийг жишээлбэл за бид нар өмнөд Солонгос кинонд Солонгос сериалуудаас маш сайн харж байгаа. Маш өжөөхөн жижиг нэг юм уу дагбуг гэгээд гомгч байдаг юм уу нэг жижигхэн эмиг нэг жижигхэн одоо жоохон ганцхан өгүүлбэр түүхийг ямар том соёлын бүтээлч үйлдвэрлэл болгож дэлхийд дээр одоо үгтэй тэрвэрээ улс үндэснээс сурталчилдаг. Өөрийнхөө брэнд дэлхийд сурталчилдаг. Өөрийнхөө улс үндэсний нэр төрийг өндөр дөргөдөг. За тэрвэр дамжуулаад мөнгө олж байгаа тийм байдал. Энэ өвгдийн ухаанд байгаа энэ асар олон санаануудыг дэлхийн ертөнцийн нь санаагаа шавхацсан шүү. Шавхацсан. Тэгээ энэ үнийг бид нар одоо юу гэдэг нь соёлын бүтээлч үйлдвэрлэл бас одоо тийм бид нар монголчууд хинбэ гэдгийг дэлхийд харуулах. Цоошноор дахин бидний имиж нэр төр одоо юу гэдэг нь зан заншил соёлын онцлогийг бид нар дэлхийд цоошноор гаргаж ирэх тийм асар их мэдээлэл, асар их боломжууд, асар их цоошин санаанууд хинч бодож олж чадаагүй санаанууд бол энэ дүүрэн байгаа гэдэг бол бид нар мэдчихэж байгаа. Энэ үнийг гацгүй хийж чадах хүмүүсийг бид нар олох, хайх, сургах, бэлтгэх одоо юу гэдэг нь дадлагжуулах тэгээд баг хамт олныг бэлтгэж өгөх гэдэг ингээд юмнууд л. Энэ ингээд дистралийн дагуу бид нар хийж чадхаас одоохондоо бол чадах гэж оролдож байгаа юм эрдэн байна. Дараа нь бизнесийнхэн байна. Дараа нь энүүнийгээ бий болгож хурж байна. За тэгээд далд ертөнц ба ангаах ухаан гэдэг нэг тийм цоошин салбар дэлхийд дээр мэндэлж байгаа. Тэгээд энд бол бид нар магадгүй өвгдийнхөө ухааныг ашиглаж чадах юм бол одоо энэ олон бөө олон эдтэй шидтэй хүмүүсийн хүч чадлыг ашиглаж чадах юм бол энд бол бас дэлхийд бид нар тэргүүлэх боломж болцоо бол байгаа. За эцэст нь тэнгэр үзэл ба улс төр гэж байгаа. Улс төр гэтэр олон хүмүүс АП, НАМ гэдэг ингээд. Тэгвэл үнэхээр төр бол хамгийн дээд засагч нь байдаг. Нэг мундаг мэддэг чаддаг мэрэгэн төргөн хүн нэг хүний амьдралыг нэг цөөхөн хэдүүний амьдралыг засаж чаддаг бол төр бол нэг оршихуугаар нь засаж ард түмнийг тэр чигээр нэг ч хүн үлдээхгүйгээр засаж чаддаг хамгийн том засалч нь байдаг. За нэг сургууль хүмүүжүүлэгч багш соён гэгэрүүлэгч хүн тодорхой хүрээнд л хүрч чаддаг. Тэгэх юм бол төр өөрөө нийт даяар нь соён гэгэрүүлэх хүч чадал байдаг. Тийм учраас энэ үнийг PIPA гэдгүүгээр бид нар юу гэдэг юм те хүмүүсийг PIPA гэгүүлчихэд өөрсдөө цаана бохир зүйлээ энэ юмны цаана орж нуугдчихэд хийгдэдэг байгаа. Тэр хөшгийг нээх ёстой. Тэр хөшгийг нээх ёстой. Тэгээд бид нар илүү их тийм өвдийн уухаанаар ингэж боловсрцсон цоошин хүмүүс, цоошин сэтгэлгээтэй, цоошин хүмүүс, цоошин арга барилаар, цоошин итгэл үнэмшлэр төрөөд засж ижил 3 сая хүн засагдсан. Түүнээс болоод Улаанбаярч хүмүүс Тэнгэрийн сургууль их сайн ажиллаа гэх нэг төмөн хүндлүүрэн тэгээд тэрнээс илүү чадах потенциал боломж бол хязгаарлагдмал гэдгийг бол та бүхэн ойлгоо. Энэ Тэнгэрийн сургуулийн алсын хараа ийм 5 зүйлээр төлөвлөж байгаа. Бид нар цаашдаа Тэнгэрийн сургууль болон Тэнгэрийн сургуулиас сурсан, гарсан
хамтарсан цаашдаа ажиллаж байгаа бүх оюутнуудтай ийм 5 чиглэл дээр хамтарч ажиллахад бэлэн байгаа л гэсэн санаа. Тэгээд хэрвээ та бүхэн сонсож байгаа бол за миний чиглэл альт нь болох нь би хаана байж болох нь надад ямар боломж болцоо би юугаар хойнмор оруулах вэ гэдэг өөрийнхөө саналыг бариад ирэх хэрэгтэй. Одоо пазлаа эвлүүлэе гэдэг байгаа шүү дээ. Хүн болго нэг хуудас цаас барьсан тэрийг үнэн гэж үзээд байна. Одоо бол болио тэр хуудас цааснуудаа нийлүүлээд ном болгоё. Хүн болго нэг дүрсийг өөрийнхөө оюун санаандаа бүтээж миний дүрс зөв гэдэг. Одоо тэгвэл дүрс бүрээ бариад пазлаа эвлүүлээд том зорилгын төлөө тэмцээл гэсэн тийм санаа. Тэрийг би болохын тулд хизээ нэгэн цагт магадгүй энийг ярих хэрэгтэй бол хизээ нэгэн цагт энэ ихтгэл үнэмшил энэ алсын хараа дээр хэдүүлээ хамтарч ажиллах болно гэсэн тийм ихтгэл үнэмшлийн үднэс энэ Тэнгэрийн сургуулийн алсын хараа ингэж тодорхойлсон байна. Магадгүй сансныг бодоход одоо 1 сарын 9-нд эхэлсэн 8-9-нд эхэлсэн гэж бодоход бараг 8-9 сарын хугацаанд магадгүй бүрч илүүч бидний төлөвлөснөөс илүүч хурдтай энэ лөө орж яана гэж итгэх гэсэн тийм бодол бол байгаа. Гэхдээ цаг үе одоо шаардж байна. Тэрийг шаардж байна. Өнөөдрийн дэлхийн болон Монголын улс төрийн гадаад дотоод орчин энүүнийг шаардж байгаа учраас аль болохоор энэний төлөө тэмцэхээс, ажиллахаас, зүтгэхээс өөр аргагүй тийм цаг үе ирж байгаа шүү гэдгийг та бүхэн минь анхаарал тавьчаарай. Тэгээд бод сайн тунгаа өөрийнхөө дотоод сэтгэл үнэмшил зүрх сэтгэлээсээ зөн сонгоосоо асуу. Тэгээд шийдчихвэл хамтдаа явах тэр цаг нь иржээ гэж хэлмээр байна. За ингээ баярлалаа.